сэтгэл дагуулсан биш их хүүхдийн минийд энэ ертөнцид аз жаргал авчир. Хүүхдийн сэтгэл зав цагаан цаас хүүхэд төр цаасан дээр өөрийнхөө үлгэрийн хотыг хичээн байж зурнаа. Юу адусноо хинээч задахгүй тогтомоо амьд юм шиг бодож тоглоомтой ярьсан бяцхан хүүхдийн аюул сайхан энэ хотыг аз жаргалаар дуран байлгацсан томболыг хүсэж байна уу. За энэ би спорт цуг уран бүтээлчд одоо манайхан бол 15-ын талбай гэдгээр сайн мэд 15 спорт зохицол бүрт ирсэн байна. За тэгээ энд бол үнэхээр бас хүүхд багчууд спортоор хичээллэх маш сайхан боломж бүрдэжээ. Олон улсын хүүхд эрхийг хамгаалах өдөр зориулан хүргэж байгаа энэ хөтөлбөртөө бид бас нэгэн сурвалжлагыг үзэж тааханд хүргэхээр бэлтгэсэн юм. За тэгээд энд бол одоо хөлбөмбөгийн спорт, волейбол, сагсан бөмбөг, за гүүл тэгээд ер нь бол хичээлж болох бүхэл спортын төрлөөр бол хүүхдүүд маань хичээлж болж байна. За тэгээд бас багчуудын төлөөлөлөөс дуудъя. За миний дөрөв. За танилцаа ойлаа. Намайг Атхан Мэл гэдэг. За хэддүгээр анги? Одоо 10 дахь. За хичээлдээ одоо ингээд онлайнаар сураад тэгэнгүүт бас биеийн тамирын хичээлд нь орохгүй ч гэдэг юм уу те. Хөдөлгөөний дутагдал жоохон байгаа хаа. Тэгээд энэ байдлаас бол энэ талбай дээрээс тоглоод гарч чадж байгаа. Тий. Ер нь л энэ тоглоом эдлбад тоглоод бараг л нэлээ удаагүй л байна. Бараг 7 хоног л хонж. Тэгээ жоохон энд тоглоод бие бол амар гоё болж байна. Дуртай спорт хөлбөмбөг үү? Тий. Хөлбөмбөг. За найзуудтайгаа тэгээд 7 хоног орчим тоглож гэж олон найзтай болж байна. Тэгээ олон найзтай болж. Тэгээд танихгүй ч гэсэн хамт тоглоод найзтай тэгээд явж. Тэгээд найзуудтайгаа сайхан цаг өнгөрүүлээрэй. Амжилт. Баярлалаа. За тэгээд хөлбөмбөгийн спортоор бол таад бол ингээд тоглоход ингээд гоё нөхц бүрдсэн шүү дээ. Гоё талбайч бас гоё том тэгээд гоё тоглоход хөлн дэвтэх ер нь янз бүрийн спортын дуртай сонирхтой. Тэгээд төрнөк мөрнөк гэдэг. Тэгээ энэ талбай малбай гоё цэвэрхэн шарнаа. Гэрийн талбайтай тоглоход шал өөр. Гэрийн талбай 20-од гадар нэг ковид гарсан болохоор 20-ыг энд ирэхээр нэг хэд хэдэн цагаар тоглуулад явдаг болохоор амар гоё. Чөлөөтэй одоо бол цагийн дуусах гэсэн байх юм тий. Тийм гоё. Амар гоё. Бид нар тэгээд өглөө ирж тоглодог. Тэгээд өглөө ирээд дасгал хийгээд тэгээд хүүхд цуглахаар хүүхдэд танилцаад хөлбөмбөг тоглодог. Тэгээд амар гоё идэг. Өглөө ирж тоглодог гэхээр бас гэр нь ойрхон байж магадгүй. Ер нь гэр хаана? Бид гэр нөө одоо ингэж тавьж 31-р байр. Манайч гэсэн 31-р байр. Ер нь 31-р энэ аяа хүүхдүүд хэрэг. Тий. Энд нөгөө бид нар өглөө цуглараад ус мустайгаа тэр нөгөө 5 савтай устай ирээд 12 цуглараад бид нар нөгөө дасгал масгал хийгээд би гоё болж байгаа, гоё хөгжиж байгаа. Тэгээд энэ талбай чинь байгуулагдаад нэг жил орчим болж байгаа тий. Тэгээд энэ талбай байгуулагчнараа та нарт бол маш их хэрэгцээтэй л байгаа. Тий. Гэрт болохоор ямар ч нэг уйдаад тэгээд энд ирээ гоё нөгөө биегээ хөгжүүлээд бас гоё хүүхдүүдэд танилцж аваад тий найзуудтай болоод хамт олон тоглоод тэгээ гоё байдаг бид нар. Дүүнэр таа ч юм уу ээжтэй тийм ээ. Найзуудаа ангийнхан даа мэдгээд шүү. Ээжтэй хайртай шүү гэд ангийнхаа найзуудыг бас санаж шүү гэд. Тэгээ найзтай бас хайртай шүү. За ээжтэй маш их хайртай шүү. Эмээ өвөө гэр бүлтэй. Тэгээ найзуудтайгаа маш их санаж байна. Манай найзууд хол байдаг. Тэгээд манай ангийн хүүхдүүд ч гэсэн хол байдаг. Одоо цуслан гарцсан. Тэгээд бас найзтай хайртай шүү гэж хэлмээр байна. Тоглоомтой ярьсан бяцхан хүүхдийн аюул сайхан энэ хотыг аз жаргалаар дуран байлгацсан
За сая үзэгчд маань харсан байх бас талбай гэхээр л одоо спортын байлгаа гэхээр л хөл өмг тоглодог, сагс тоглодог газар гэж ойлгодог. Тэгсэн бол одоо уран нугар сонирхолтой охтууд манай сая бас битгэлээ хийж байж байгаад бид нартай таарлаа. За энэ талбай дээр бас ирж ерөнхийдөө чөлөө цагаа та хэд маань хөнгөрүүлдэг баг. Аха, хөнгөрүүлдэг. Тэгээд гэрээсээ гараад хамгийн их шиг. Ер нь ирэх хамгийн дуртай газруудын нэг болсон байна шүү дээ. Тийм. Гэр нагаанууд ойрхон байдаг. Ойрхон байдаг. Тэгээд ер нь аль тэгээд өглөө басаад гүүж мөнхэд аюу амаа. Тэгээд нуураад. Сая найзуудаа зааж өгч байгаа харагдлаа. Энд дээрээ шинэ найзуудтай болоод уран нугарах бас уран нугарах зааж өгөөд те. Тэр мэдээдээ танилцаад тэгээд зааж өгдөг шүү. Тэгээд ингэ тэгээд зарим нь чаддгүй маа. Тэгээд хөлөө тийшээ хийгээл тэгээд зааж өгдөг. Хэдэн жил одоо уран нугарч байна? 2 жил нууц. Одоо энд бол одоо чинь хоёр хамтагч байна шүү дээ тийм ээ гуруулаасаа хамт хийжсэн. За та хоёрын хувьд одоо хэдэн жил Бэлтата 3 жил хийж аваа тэгээд юу гараад коронавирусаа гараад тагчаа. Би ч энэтэй хамт 3 жил хичээлж байгаа. Хамт хичээлж. Одоо балиа уран нугарах гэх тэнгуч одоо заална танхин дөрөнд ирэхэд хийдэг гэж ойлгодог шүү дээ тий. Тэнгүүд ингээ хөлбөмбөл талбай дээр агаат ингээд хүмүүстэй энэ бас өөр байгаа болов. Юугаар ялгаатай вэ? За заална ангидаа хийх. Заална тэгэхээр айгуу тийм хөлс гараад тэгээд яг юм хаа энд хараа айгуу амар амьсгал юм хаа тиймэрага. Аха. Гоё дээ тийм ээ. Энэ хөлбөмбөлийн талбай нэгээд уран нугаар тэгээд ингээд тоглоомын талбай янз янзын тэгээд ингээд гоё юм байдаг. Болбол бас татах амар тэгээд янз янзын юм татах амар юм бол. За тэгээд дээр одоо спортоор хичээлж байгаа хүмүүс юм чинь өндөр болно, эрүүл байна, тийм ээ. Тэгээ та нартай амжилт хүсье хүүхдийн нарийн төргий. За тэгээд үзэгчдээ хэлэхэд бол одоо энд бидний ярилцсан хүүхэд болгон одоо бидний ирэх хамгийн дуртай газруудын нэг болсон. Тэгээд энд ирэх спортоор хичээлснээр олон найзуудтай болж юм. Гэхдээ одоо онлайнаар хичээлээ хийгээд найзуудтайгаа уулзах чадахгүй байгаа. Эндээ найзуудтайгаа уулзах юм. Энэ тамирын хичээлд орж чадахгүй байгаа. Спортоор дуртай спортоор хичээж байна. Тэгэхээр эндээс бол нэг зүйлийг ойлгочихсон. Бүгд би одоо харж байна. Энэ юу вэ гэхээр спортын барилга байгууллагын талбай том жижиг гэсэн ялгаа гэж байхад юм бол хүүхдүүд бас авч жаргах гэдэг хүүхдийн ирээдүйд төсөлмөрөөд бас батрааж өгч юм байна.